Дизайнер нэмэрт нь байна. Өнөөдрийн хичээлээр photo manipulation орно. За энэхүү постерыг хэрхэн яаж хийх вэ гэхээр контролын гараас дарлаа 1080 харьцаг нь 1500 пиксел дээр шинэ талбараа нээлээ. За хамгийн түрүүнд юу хэрэгтэй вэ? Арын background зургууд хэрэгтэй. Сток зургуудаа эхнээс нь бүгдээр ингээ нийлэмжтэй маш сайн тооцож бэлдсэн байх хэрэгтэй. За background зургаа цоожлаа. За хоёрт юу хэрэгтэй вэ? Сарны зураг маань. За сарны зургийн background хоёр зураг маань өнгө нь маш сайн зөв нийлэх хэрэгтэй. За smart object байгаа clipping mask би үүсгэнгүүтээ илүү эсгүүд тэмцэлтэй тавцсан. Та өөрөө балруулчих болно гэсэн үг. За хоёрт Чингис хааны маань хөшөө хэрэгтэй. За Чингис хааныхаа хөшөөг би Google-ээс хамгийн боломжтой гэсэндээ ч Google хайж болсон. За дараа нь turn маань хэрэгтэй. Зарын turn маань за иймэрхүү floating turn. За нэг Google-ээс хайгаад turn png гэх юм бол гараад ирнэ гэсэн үг. За энэ лейерүүдэд түр хаачи. За зохиомж анхаарах хэрэгтэй. Turn болж игэл сартаа ихгүй бүрэн хэлбэртэйгээр нь тааруулаад өгчүүл хэвтэх харагдана. За Чингис хааныхаа хөшөөг бас тааруулаад за үүнийхээ дараа энэ хоёрыг хоёулангийн ерөн smart object болгоод дээрэс нь эффектүүд өгнө гэж тооцох хэрэгтэй гэсэн үг. За үүнийхээ дараа газрын turn-аас гадна энэ за энэ нуур маань байна. За perspective. За ачаар болтгоо. За зам маань эрэхтэй гэсэн үг. За энэ зам бол Google-с би үүссний зураг хайж болоо. Да трийг хувиргаад ашигласан гэж ойлгож байна. За turn-а жоохон замтайгаа нийлүүллээ. Чингис хааны хөшөөг доошлууллаа. За сартай хэсгээ өшөө жоохон доошлууллаа. За зохиомж маань ерөнхийдөө бэлэн боллоо. Үүнийхээ дараа ямар үйлдэлүүдийг хийх хэрэгтэй вэ гэхлээр бүх зургнуудаа сайтар анзаараад өнгийг нийлүүлэх хэрэгтэй. За color balance хэсгээ дарлаа. Clipping mask-ийг зөвхөн Чингис хааныхаа өнгийг л өөрчилнө гэсэн үг. За жоохон цэгэр туяанууд нэмж өглөө. За тэгээд дахиад brightness contrast өгөөд илүү жоохон гэрэлтэй. Тэгтээ зөвхөн Чингис хааныхаа өшөөг. За арай жоохон контрастыг нэмээд өгчээ. За үүнийхээ дараа turn хэсгийг төвчүүлээд дахиад шинэ clipping mask хийлээ. Color balance гаргалаа. За color balance clipping mask-ийг зөвхөн яг төвчүүлэх гэж одоо зөвхөн turn хэсэг маань өнгө нь өөрчлөгдөж байгаа гэсэн үг. За үүнийхээ дараа дахиад шинэ layer үүсгэлээ. Clipping mask хийгээд brush гаргаад opacity-г нь жоохон тал за энэ 28% авчиад ер нь жоохон turn-ийн dottle хэсгийн сүүдэртэй гэсэн санаа юм байгаа шүү. За үүнийхээ дараа за Чингис хаан маань боллоо. Чингис хаан дээр баг зэргийн retouch-ууд хийгээд өгөх хэрэгтэй. Хамгийн дээдлэлт нь layer гаргалаа. Галанта хэсгүүд дээр нь илүү их цагаан гэрлүүд өгвөл их давгүй болно. За хоёр дахь layer mask-аас color dodge хийгээд ерөнхийдөө цац авчнаа гэсэн үг. За screen хэсэг бол бараг болж байна. За overlay хэмл үндсэн хэсгүүд нь илүү их тод болоод ирнэ гэсэн үг. За үүнийхээ дараа дахиад энэ хэсгийг илүү их гоё тод болгож өгвөл зүгээр юм байна. За үүнийхээ дараа Чингис хааныхаа артлын хэсэг дээр нь баг зэргийн гэрэл нэмээд өгчүүлэх илүү их тод харагдана гэсэн үг. За тэгээ илүү гарсан гэрэлнүүдэд дахиад балруултаад. За үүний дараа энэ хэсэг өвс хоёроо нэгтгэхэд өгөх хэрэгтэй. За turn дээрээ дарлаа. Дахиад дээрээс нь шинэ layer үүсгэлээ. Clipping mask дарлаа. Өргөө энэ хэсэг дээр нь сүүдэр хийж өгнө гэсэн үг. За бараг сүүдэрлээ токий болчлоо. За үүнийхээ дараа Чингис хаан дээрээ дарлаа. Дахиад шинэ layer үүсгэлээ. Хамгийн дээдл дээр нь дарлаа. Clipping mask хийлээ. Энэ хэсгийн дахиад brush чинь. За тэгэхээр энэ хоёр маань
тас харл юм болж байна да. За одоо арай нэг баг зэрэг нэгтгэж магадгүй эсвэл хамгийн доотлолт нь. За хамгийн доотлолт нь ичүүл болчих чинь. Terror-ны гэрлийг бас хамгийн доотлолт нь гэдэг үгүй. Энэ хэсэг ямар амар муухай брашлцсан юм бэ? За vivid light and color. За нормал болгоод баг зэрэг багсгаад. За энийг дараач алхмуудаар илүү цэвэрхий нэ. За үүнийхээ дараа энэ хэсэг дээр таны хар сүлд байх хэрэгтэй. За энэ хар сүлтний зургийг би маш олон группүүд байх хэрэгтэй доо. Энэ Google-с PNG гэж байгаа те. Google-с PNG-ийг юм биш үү? Хайж аваад тэрийг нэг хүрчлэн тасцсан гэсэн үг. За тэнгууд хар сүлтээ ерөнхийдөө бол энэ дээр нэгээр нь томоор нь хамгийн дээдлийн хэсэг тэр нь хар сүлтний маань леер явж байна. За леерүүдээ хэвтүүлээ явчихсан эмхтгэд явчих. За хар сүлттэй хэсгээ хаачи. Чингис хаан хэсэг хүртэл энэ байна. За энэ Чингис хааны артлын гэрэл нь энд байх шиг байна. За нэг энэ леер дотроо урд нь гарчих шиг боллоо. Артлт нь тэгэхээр урталт нь заах. За turn маань. За хар сүлт маань хамгийн дээдлэл дээр байна. Хар сүлтээ delete хийгээд ерөнхийдөө бол хар сүлтээ энэ байдлаараа маш олон тоогоор копид авчих болохоор би үйлдэлийг хөнгөвчлөөд өмнө хийсэн файлаас хар сүлтнүүдээ бүгдээрингийн копидод авчиг гэж бодлоо. За энэ хүнтэй хэсгээс авчи. За хар сүлтнүүдээ бүгдээрингийн копидод. За ерөнхийдөө замын дагуу байрлуулчлаа. За үүнийхээ дараа торч буюу манай бамбар маань байна. За бамбараа яах вэ гэхээр хамгийн дээдлийн леер дээр оруулна гэсэн үг. За бамбараа 2 копидлоо. За дараа нь бамбараа копидод оруулсныхаа дараа жоохон доошоо ингээд энийг нь оруулаад өгнө. За бамбар маань өөрөө гэрэл асж байгаа болохоор торчны маань лайт хэрэгтэй. За жоохон боломжийн гоё шаргал өнгөнөөс баг зэргийн brush-ыг багсгаад бодчих чинь гэсэн. Дөнгөө тэнчнээсээ илүү их зурагтай авцалтж байгаа. За screen байж болох юм байна. За liner color dodge liner байж болох. Тэгтээ илүү. За light and color. За үүнийхээ дараа би энэ хүний зургийг Google-с journey travel гэж хайсан. Тэгээд зогсож байгаа хүний зураг болохоор яг энэ хэсгийг копидод тасдаж аваад за одоо энийг torch одоо гэрэлтэй леер торч хоёрын артны чинь гэсэн. За жаахан том хийгээд өгчүүл нөгөө хөшөөтэйгоо перспектив маань харьцаад илүү энэ хүм маань жижигхэн харагдана. За торч лайт маань арай хитрээд байх шиг байна. Баг зэрэг опposite. За opposite-ийг нэмсэн юм зөв энэ хүнтэй хэсгээсээ жоохон гэрлийг багасгаад өгч. За үүнийхээ дараа 2 том stone байгаа. За энэ маань бол солир. За солироо айгүй фтэхэн. За ажгаар vertical хийгээд дээд хэсгийн доотлолт нэ зү. Зохиомж их зүг бодчих хэрэгтэй. За үүнийхээ дараа дахиад энд нь жижиг stone маань байна. Шөө жоохон жижигсгчээ. Үүнийхээ дараа чулууныхаа өнгийг нэгтгэх нь. За хэрхэн яаж нэгтгэх вэ гэх юм бол дахиад color balance-а дарлаа. Create clipping mask жоох ийшээгээ явууллаа. Дахиад жоох ийшээгээ явууллаа. За ороод ирж байна. За тэнгуүтээ чулууныхаа артлын хэсгийг илүү их сүдэртэй болгож өгөх хэрэгтэй. Brush-а гаргалаа. Харангуй сонголоо. За ерөнхийдөө чулууны маань артлын хэсэг ингээ сүдэртэй болчихж байна гэсэн үг. Илүү одоо энэ хоёрыг харьцуулах юм бол яг орж байгааз. За үүнийхээ дараа саяны үйлдэлийг ч гэсэн энэ дээрээ хийгээд өгнө. Clipping mask дарлаа артлын хэсгийн бараан болохлоо. За дахиад color balance гаргалаа. Дахиад clipping mask хийлээ. За үүнийхээ дараа background-ийн маань энэ хэсгээр perspective байсан. За perspective яаж хийх вэ гэхээр сар
background хоёрын дундуур. За тэгээд би энийг зүгээр нэг үрчлээ хийхээс залхуураа шууд автоматар perspective grid-ээ өмнө хийсэн файлаасаа копидчээ. Хэрвээ ашигламаар байвал би driver энэ файлын source-ыг оруулчих болно. За тэгээ баг зэргийн тийм ретро стилтэй хийх гэж байгаа болохоор заммаа нэг юм ягаан лайнераар байгаа шүү. За үүнийхээ дараа дээдл дээр маань Чингис хаан гэсэн текст mock-up текст байгаа. За тэгээд энэ маань болохоор бэлэн mock-up-наас би салгаж авч эхэлсэн файл байгаа шүү. Хэрвээ ашигламаар байвал retro mock-up гэж таах юм бол шууд текст маань бичигдээд автоматар ингээд өөрчлөлттэй явдаг. Энэ текстний маань эффектүүд нь ингээд орцсон байгаа гэсэн үг. Blur хийсэн байна, pattern хийсэн байна, stroke bevel хийгээд за ерөнхийдөө нэг иймэрхүү олон дахин копитэй өгсөн бахаад энэ хойшоолохын тулд за үүнийхээ дараа дээдлэлт нь times come true гэдэг текст маань байгаа. За энэ текст маань бол зүгээр ингийн Akira гэдэг фонтоор бичсэн. Тэгээд ямар эффектүүд өгсөн бэ гэхээр энэ blending options гэсэн fill opacity-г дүүрэн байх юм бол доторх нь дүүрэн 0 болох юм бол доторх нь нэвт харагдаад stroke өгсөн гэсэн үг. За үүнийхээ дараа энэ дээр сүүд рүү төх хэрэгтэй. За хамгийн дээдлэлт нь нэг лээ ирүүсгээ гараас элсхийг дардлын polygonal-ын сонгоно шүү. За сүдэртэй хэсгээ идэвхжүүлээ живсхэн дээр дараад тас хараар бодлаа. Opacity-г нь баг зэрэг багасглаа. Балруулаа гаргаж ирлээ. Яг энэ хэсгээ балруулчихна гэсэн үг. Нийлцсэн хэсэг. За одоо ингээ баг ороод ирчихсэн дээ. За үүнийхээ дараа дахиад энэ хэсгийг дахиж яг сайн үйлдэлэн гараас элсэг дарлаа. Чинээс энэ хэсэг хүртэл сүдэр нь харагдана гэж тооцлоо идэвхжүүллээ. Живсэг дарж браштлаа. За дахиад opacity-г нь багасглаа. Тэгээд балруулчихна гэсэн үг. Балруулныхаа opacity-г нь бас хөөрхөн багасгаж өгөх хэрэгтэй. Тэгтээ жаа хүчтэй харагдаад байна. За нэг иймэрхүү. Үүнийхээ дараа файлынхаа дээр текстур одоо Google-с текстур гэдэг таах юм бол ийм noisy текстурнууд байгаа. Энэ divide гэсэн дээдлэлтэй layer одоо сайн харах юм бол энэ хэсэг маань улам арцгаар харагдаж байгааз. За хэрвээ энэ нормал байх юм бол за илүү их л арцгаар юм байна. За хоёр noisy өгөхгүйгээр шууд ингээд хийсэн ч болох юм байна л да. За нийт файл маань ерөнхийдөө ингээд бэлэн боллоо. Сайн layer-үүд ангилахгүй л өөрөө дунд нь мартаж магадгүй. За үүнийхээ дараа төгсгөл хэсэг дээр нь бүгдээр ингээд merge хийж нэг гараас control бүх layer-ийг идэвхжүүлээд control E дараад merge хийгээд нэг юм layer болгох чинь гэсэн үг. За фильтр дээр дарлаа. Camera фильтрийг сонголоо. Энэчнээс харин жоох өнгө температур юу гэдэг өөрчлөлмөр байгаа юмнуудыг өөрчилж болно гэсэн үг. Highlight-ийг нэмлээ, сүдрүүдийг нэмлээ, багасглаа. За clarity жоох нэмээ арцгаар болгох чи vibrance saturation нэмэхлээр илүү өнгөлөг болоод ирнэ. За нэг нь жоохон багасгачихлаа. За эцсийн постэр маань нэг иймэрхүү энэ хичээл эвлэлтийн тулд 3 удаа өөрийн зараа хийлээ. Тэгээд таалагдна гэж найдаж байна. Subscribe дараарай. Тэгээд файлынхаа ашигласан стокуудыг бүгд энэ файла PSD-гээр нь би drive-тэйгээд оруулчихна. За баярлалаа.